Сайн бацгааны хүүхдүүдээ манай сургуулийн Ногоон дэлхийн эко клубын гишүүд нэг голын хүүхдүүд төслөөрөө байгаль орчныхоо мэдээллийг цуврал болгон хүүхдүүдтэй мэдээлэл хүргэж байгаа. Өмнө бид нэр булаг шандыг хэрхэн хашиж хамгаалах талаар мэдээлэл хүргэсэн. Одоо энэ удаагийн дугаартаа өөр ямар сэдвээр хүүхдүүдэд мэдээлэл хүргвэл зүгээр байх вэ? Бидний амьдарч байгаа Хэрлэн голын ойр орчимд аж ахуйн нэгж хувь хүмүүс хэрэг хэмжээний усанд хэрэгэлдэг талаар мэдээлэл хүргүүл яах вэ? Ямар байна? Тэгвэл энэ талаарх мэдээллийг Хэрлэн голын сав газрын захиргаан дээрээс үргэлжлүүлэн хүргэнэ. 2 дахь сургуулийн Ногоон дэлхийн эко клубын гишүүн суралцагчид байна. Бид өнөөдөр танаас Хэрлэн гол дагуу ямар аж ахуйн нэгж хэрхэн хэр хэмжээний ус ашигладаг талаар мэдээлэл авахар ирсэн. Та бидэнд мэдээлэл өгч болох уу? За, болно. За, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг бол Боттор гэдэг. Би Хэрлэн голын сав газрын захиргааны Дорн таймаг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа. Одоо бараг 8 дахь жилдээ ажиллаж байна. За, манай Хэрлэн голын сав газрын захиргаа маань бол Бурхан алдуулаас их аваад 1213 км урсаад ингэж урсгатаа бол 2 дүүрэг 6 аймгийн 44 сумыг гэж хамардаг байна. За тэгээ 6 аймаг гэдэг нь болохоор Хинти, Төв аймаг дээрээс нь Багнуур дүүрэг, Дорногов аймаг, Говьсөнбөр аймаг, тэгээ Сүхбаатар аймаг, Хинти аймаг, Доронт аймаг гэсэн ийм аймагуудыг дайрч өнгөрдөг байгаа. За ерөнхийдөө бол манай 44 сумыг хамрахтаа бол уул уурхайн чиглэл, газар тариалан тэгээд ус нийлүүлдэг байгууллагууд, ус суг гэсэн үг тэгээд эрчим хүчний байгууллагууд, аялал жуулчлалын байгууллагууд, ийм байгууллагууд ингэж үйл ажиллагаа явуулдаг байна. Дорн аймгийн хэмжээнд бол нийтдээ бол яг 5 чиглэлээр бол үйл ажиллагаа бол аж ахуйн нэгж явуулдаг. Энэ дээр бол хамгийн нэгдүгээрт нь бол уул уурхайн болов томоохон аж ахуйн нэгжүүд бол байгаа. Дээрээс нь газар тариалан голоод ахсан учраас газар тариалан бас аж ахуйн нэгж нэлээдгүй байдаг. Дээрээс нь манай Дорн аймгийн одоо цэвэр ус сундны ахуйг агчаа Доронт нийт аж ахуй байна. Дээрээс нь эрчим хүчний одоо том станц маань манай Дорн аймагт байдаг. Дээрээс нь аялал жуулчлалын 12 юм. Аялал жуулчлалын гэр тийм амралтын газрууд бол соёлын газрууд бол байдаг. За эндээс бол яг доктортой үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд нь бол 16 байгууллага байгаа. Одоогоор бусд нь бол нэг ковидос шалтгаалаад зарим аж ахуйн нэгж үйл ажиллагаа зогсоосон. Зарим нь болохоор бол тухайн тусгай зөвшөөрөл аваагүй ч гэх юм уу. Ийм аж ахуйн нэгж байдаг юм да. Хэрлэн голын сав газрын захиргаа нь Хэрлэн голыг ямар чиглэлээр хамгаалдаг юм болоо? За усны тухай хуулиар бол Хэрлэн голын сав газрын захиргаа 14 чиглэлтэй байдаг. Хамгийн гол үүргүүдний юу гэхээр бол ерөөсөө усыг зүй зохистой бохирдох одоо тэрнээ сэргийлэх, урьдчилан сэргийлэхтэй хамгаалах ийм л зорилготой байгууллага. Хамгийн гол чиглэл. Нөгөө талаар бол тухайн төрийн болон төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, аж ахуйн нэгжийн ус хэрэглээнд бол хяналт тавих юм чиглэлийн байгууллага байна. Дээрээс нь жил болгон бол тоолго явуулах одоо байгууллага одоо усныхаа газрын доотх ус болоод гадагын усны балансыг бас ингэж хэрэг одоо уурсалт явуулж чинь эсвэл газрын доотх усны түвшин буурч чинь гэдэг төр хяналт тавьдаг юм байгууллага байна. Тэгвэл Хэрлэн голоо хамгаалахын тулд хүүхд бидний оролцоо ямар байвал болох вэ? За манай одоо түрүүн би хэлсэн манай байгууллага бол 14 чиглэл байгууллагатай гэсэн. Тэрний болохоор нэг нь болохоор төрийн ба төрийн бус байгууллагатай бол чиглэлийн хэмжээнд бол хамтарч ажиллах үүрэгтэй. Дээрээс нь сум болон аймгийн засаг дарга иргэдийг мэдээлэлээр хангах үүрэгтэй. Тийм учраас бид нар бол иргэдийг одоо мэдээлэлээр хангах үүргээ бол дандаа бид экологийн клубыг бол дамжуулж хүүхдээр эцэг эхтэнтэй мэдээлэл өгье гэсэн байдлаар нэлээд их одоо ажлуудыг явуулж байгаа. Тэрний нэг жишээ нь бол уул уурхайн компаниудаа бид нар ус ашиглалтын гэрэгжил болгон байгуулдаг. Ингэж байгуулахдаа бол тухайн уул уурхайн компаниудаа экологийн клубын хүүхдүүдийг аялын сургууль зохион байгуулна. Дээрээс нь тухайн хүүхдүүд нь сурсан зүйлээ сургуульд очиод бас төвийн дэлгэрүүлэх юм арга хэмжээг зохион байгуулах юм үүрэгтэй оролцдог. Дээрээс нь дэлхийн усны өдөр болохоор сургуулийн бүх хүүхдүүд болоод байгаль орчны чиглэлийн байгууллагатайгаа хамтарч бид нэлээд бас сургалт эссе, бичгийн уралдаан, тэмцээн янз бүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Надад нэг асуулт байна. Ер нь манай Хэрлэн голын усаас ямар төрлийн одоо үйлдвэрлэл, аж ахуйн нэгж маш их ус ашигладаг юм бэ? Тэрийг яаж иргэн нөхөн сэргээдэг юм бол? За маш сонирхолтой асуулт баярлалаа. За Хэрлэн голын сав газрын захиргаан бол хамгийн одоо томоохон аж ахуйн нэгжүүд бол Дорн тусын эрчим хүчний систем нэлээдгүй бас ашигладаг. Дээрээс нь бол Дорн нийт аж ахуй бидний
уун дахин усыг бас хоногт 3000 м3 бас ашиглаж байгаа гэсэн үг. Тэгэхээр бол ерөнхийдөө иргэд маш их ус хэрэглэдэг учраас бол нийтийн аж ахуй манай бол хамгийн том ус ашиглагч. Дээрээс нь болохоор уул уурхайн компаниуд тухайн газрын баялагийг авахтаа бол усаа шавхан зайлуулдаг. Тэр мэн эргээд циклдэг байдлаар хөрсөн чингээд агаар дуурш юм уу ийм байдлаар байгальтаа тэнцвүүлэгдэг. Хамгийн эргээд сэргээгдэхгүй юм нь юу гэхээр хүний ашиглаж байгаа ус л хэрэгэлсэн ус маань бохор ус болоод эргээд байгальд одоо 30 м карт шингээл хөрсөндөө шингэж байгаа ийм л процессор явагдаж байгаа гэсэн. Бид манай сургууль дээр нэг голын хөгжил төслийн хүрээнд булан байгуулагдсан. Тэр булангаараа бид дамжуулан хүүхэд багчуудаа маш хэрэгтэй мэдээллүүдийг дамжуулж байгаа. Энэ удаа танаас бид хэрлэн голын урсгал дагуу одоо аж ахуй нэгж хэрэг хэмжээний ус хасахад ашигладаг талаар мэдээлэл хүргэлээ. Танд баярлалаа. За баярлалаа та бүхэнд. За ийм сайхан одоо Экологийн одоо булан байгуулад үйл ажиллагаа явуулж байгаа та бүхэнд бол сурлагын өндөр амжилт хүсье. Тэгээ манай байгууллагын зүгээс та бүхэнд тэр болонд зориулаад тодорхой хэмжээний жоохон боршууруулад хэрлэн бол одоо ийм нутаг сайхнаа гэсэн ийм бүх одоо домог түүх те хэрлэн голын дуу шүлэг магтаал ерөөл бүгд багтсан ийм ном байгаа. Бид нэр аль болохоор энэ хэрлэн голын талаар ийм төвөр ийм домог одоо бүх юм багтаах гэж оролдсон. Тэгээ энэ байгууллагаас гаргасан энэ номоо та бүхэнд те экологийн клубт ашиглах жоохон юм гарын боршуурыг та бүхэнд гартуулъя. Хэрлэн голоос маань нийтийн аж ахуй цахилгаан станц нь хамгийн их ус ашигладаг байгууллага юм байна. Нийтийн аж ахуйн дотроо бол бидний ундны ус ордог шүү дээ. Хүүхэд залуучууд, эцэг эхчүүд, томчуудаа хэдүүлээ усаа хайрлаж, тогоо хэмнэж хэрлэн голоо хайрлах хамгаалах хэрэгтэй юм биш үү? Хэрлэн голын сав газрын захиргаан 5 чигүүрийг явуулдаг бөгөөд дан ганц хэрлэн голынхаа усыг биш ойр орчмынх нь хөрс, шороо болон ургамал ан амьтан зэргийн бүхэлд нь хамгаалдаг юм байна. Ийм учраас хүүхдүүд бид ганц усаа хайрлах биш ойр орчмынх нь ан амьтантай хөрс шороотой бүгднтэй хамт хайрлах хэрэгтэй юм байна. Зөвхөн экологийн сурагчид биш хүн бүр хүүхэд бүр байгальдаа элдээ байгаль орчноо хамгаалагч байх ёстой юм байна шүү.